За сайн байцгаана уу? Энэ өдрийн амар амгалан гэрий. Тэгээ Галил Монгол чуулганы итгэлийн ах эгч дүүс нартаа 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За саяхан л бид хамтдаа 10 жилийн ойгоо тэмдэглэж байсан. Үнэхээр гайхамшигтай цаг байсан. За тэгээд миний хувьд, манай гэр бүлийн хувьд Галил Монгол чуулганд үйлчилсэн он жилүүд маань бол үнэхээр үн цэнтэй, чухал, далайчтай цаг хугацаа байсан. Тэгээд бид хамтдаа Солонгост байгаа монголчуудад хүрэхийн тулд маш олон бүтэц зохион байгуулалтанд орж олон үйл ажиллагааг хамтдаа хийж байсан. Онцгойлон сайн мэдээний хөтөлбөрөөр хаврын баяр гэж бид нэр Инчонд, Чүнчонд, Улсанд, Сувон зэрэг газруудад хүрч олон хүмүүсийн амьдрал нөлөө үзүүлсэн. Тэгээд энэ цагт галилчуудаа та бүгдийг зоригжуулж байна. Солонгост байгаа олон монголчууд эзэн дээр ирэх болтугай. Тэгээд олон чуулганууд үржин олшрох болтугай. Тэгээд энэ цагаар дамжуулан би бас Галил Монгол чуулганыг үргэлж дэмжиж тусалж байдаг ийм анжийн пасторт бас талархснаа илэрхийлье. Тэгээд таны энэ үйлчлэл үр жимстэй шүү. Тэгээд монголчуудаар дамжуулан үндэстнүүдийг эзэн хураах болно. Гайхалтай цаг үе ирэх болно гэж би тунхаглаж байна. Тэгээд та бүгдэд энэ 20 жилийн баярын мэндийг хүргэж байгаадаа талархалтай байна. За тэгээд би бичээсээс нэг үгийг дуудахыг хүсэж байна. 2 дугаар Тимот номын 1:9-с дуудъя. Тэр биднийг ажил үйлсээр маань бус харин өөрийнхөө зорилго болон өөний мөнхөөс Есүс Христ дотор бидэнд соёгсон нэгүслийн дагуу ариун дуудлагаар дуудсан юм а. Харин идүүгээ энэ нь бидний аврагч Христ Есүсийн үзэгснээр ишлэгдэжээ. Үхлийг тэр хүчингүй болгон ам ба мөгшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлт авчирсан. За үнэхээр ирж байгаа он жилүүд Галил Монгол чуулганы итгэлийн ах дүүсдэр үнэхээр гайхамшигтай, сүр жавхлантай, яруу алдартай байх болтугай гэж хүсье. Эзэн ивэг